Тэгэхээр энэ бол одоо мөнгө тараас нь тодорхой болсон байгаа. Тариалан сумын 13 иргэн мөнгө тараас нь тодорхой болсон үднээс сая төгрөгөө авцсан байж байгаа. Тэгэхээр анханасаа шударга хөстэй. Энэ 13 хүн одоо ингээд мөнгө авсан тодорхой болоод эргээд энэ 3 хүн сая 13 хүн сая төгрөгөө авчаад байхад яагаад энэ хоёр гишүүн одоо энэ суудлаас татагдахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энийг бол одоо засгийн газар ярээс одоо ардсан намын зүгээс ч юм уу энийг шаардж хахч энэ засгийн газрын тэр хоёр сонгогдсон гишүүнийг хуулийнхын дагуу шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна те. Тэр иргэний үед. Ер нь сонгуул бол явдгаар явж өнгөрлөө. Гэхдээ хууль гэж сонгуулийн гарсан шүү дээ. Хууль гарсанд л хуулиа мөрдөх ёстой юм. Ер нь хууль бол мөнгөтэй ч юм уу алуун тушаалтай ярих байдалтай хүнд үйлчилдэг биш. Ядуу хүмүүст үйлчилдэг юм уу гэж одоо манай ард түмэн хэлж байна. Энэ анхан сонгуулиар ер нь мөнгө тараас нь төрийн эрхийг авахыг оролдсон мөнгө төгрөгөөр ч юм уу тийм хүмүүст бол улсын хурлын гишүүн болсон хойнч татна гэсэн ийм хууль байгаа. Тэрийг хэрэгжүүлэхгүй юм бол одоо манай ард түмний хүлээлт их байна. Ард түмэн бол бүгдээрээ л энийг л хүсэж байна нэрээсээ. Хуулийг хэрэгжүүлдэг бол бид нар хууль дагъя. Хууль хэрэгжүүлдэг бол дээд чадныг хэрэгжүүлдэг бол доод чадныг бид нар хууль хэрэгжүүлэнгүй байна бас. Увс аймагт бол нэг л хууль биелдэг нэг хэцүү юм байна. Жишээлбэл одоо 2008 оны сонгуулиар их хурлд өршөлжсэн одоо энэ хувьсгалт хуучин хувьсгалт намын хоёр гишүүн байна. Хүмүүст 10,000 төгрөг тарааж байгаад ингээд сонгуулийн хуулийг зөрчиж байгаад 2008 онд сонгогдсон юм. Тэгтэл энэний дараагаар бол сонгуулийн хуулинд өөрчлөлт гарсан. Сонгуулийн өөрчлөлт маш чухал өөрчлөлт гарсан. Эдвараа тарааж болохгүй. Комиссийн сандыг худалдаж авч болохгүй гэсэн ийм гой хууль гарсан юм л да. Тэгтэл онцлог нь энэ 12 оны сонгуульд Увс аймагт Улаан цайм Монгол даяар өчнөө олон хүнд 100 мянгаар 150-аар 200 мянгаар ингэж мөнгө таргаад өдөр шөнөгөөр Улаан цайм ард түмний нүдэндээ ингэж мөнгө тараасан ийм луувар хийж луураа гарсан нөхдүүд мань одоо хүртэл ингэж их хурлын гишүүнгээд би юу ч хийгээгүй би мөнгө тараагаагүй гэгээд хэлцээ явж байгаад би үнэхээр их харамсдаг юм. Ингээд Монгол оронд одоо хууль үйлчилдэг юм бол хууль гаргасан үйлчилдэг юм бол энэ үйлчлэх цаг нь болсон баймар юм а. Бүх шатны шүүхийн шийдвэр гарчлаа. Одоо энэ юунд дутаад байгаа юм. Одоо үндсэндээ сонгуулийн яринхаараа энэ шийдвэрээ тэр буруу гаргасан шийдвэрээ буцааж өөрчилмөр байна. Би сонгуулийг бас уншиж үзлээ. Сонгуулийн хуулинд тэгж байгаа. Тэр төрүүлэх авсны дараагаар бол сонгогдсон гишүүн шүүхийн шийдвэр гарвал буцаад тэр сонгуулийн орооны шийдвэр хүчингөө болно гэсэн юм заалттай байгаа юм. Энэ заалт бол хэрэгждэггүй. Тэгээ цаашдаа би ингэж бодож байна. Хэрвээ энэ хоёр гишүүнийг татаж юм шударгаас тогтоодгүй юм бол дахиад сонгуулийн хуулинд өөрчлөлт орвол аль мөнгөтэй саяар нь 500 мянгаар нь тараагаад ингээд сонгогддог юм журамтай болмаар шиг бодож байна. Ерөөсөө яа тэр хоёрыг одоо би татхан зүйтэй л гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо энэ хууль юуны байгуулгын бол одоо шийдвэрээ гаргацсан байгаа шүү дээ. Тэр чинь шүүх хурал мурлаар ороод батлагдчихсан байгаа. Бүрөөгөө гэж өөрсдөө зөвхөн мөнгө тараач гээд өөрсдийнхөө мөнгө тараасан тэр тариалангийн гишүүдэд мөнгө тараасныг бол бараг арчилсан намынх нь өөрсдөө тараач гээд ингэж байгаа гэж хэлээд байгаа. Тэр хүмүүс чинь угаасаа бүрүүтээ нутлагдчихсан шүү дээ. Тэрийгээ хүлээх хэрэгтэй. Олон жил мөнгө тарааж луурдаж гарч сурчгаад сурсан юм сураар боож үлдгүй гэдэг шиг тийм байдалтай тэр хоёр чинь байж байгаа байхгүй юу? Одоо тэрнийг бол нэг талд нь л гаргаад өгмөр байгаа юм л. Хэн одоо гишүүн байх юм, хэн биш байх юм. Улсын хурлын гишүүн энэхээр ухаан мэдрэлтэй, соёлтой хүн бол яалаа гэж өрийгэн буруутай гэж хэлэх юм бэ. Хамаг юм ил тод 13 хүн энэ Улаан цайм 13 хүн бичлэгтэйгийн гэрчлээ гаргаад ирчихсэн байгаа нөхцөлд тэднийг цайлгаа цагаатгал гэж юм өгчихсэн байгаа нөхцөлд 2008 онд 10,000-аар комиссийг ард түмнээ хуурсан. 2012 онд 100,000-аар ард түмнийг хуурч байгаа нөхцөлд яалаа гэж тэр юу юм бол үнэхээр шударга ёс гэж байдаг юм бол одоо хоёр хүн цаг нь болсон гэж хэлмээр байна. Одоо тэр үнэлэх мөлтгийн бүгдийн татан буулгах гэсэн байхгүй юу тэр хүнээ.